Хөөе. Тэглэж би чамайг надад атаартыг мэдэн заа юу? Янчгаа чи юу яриад байгаа юм бэ? Чамайг сталкер хайгуудаараа миний бүх юмыг үзээд намайг дагаад байгааг чинь би мэдээд байна. Бүр баримт нотлохоотой. Тийм болохоор би ганцхан чамайг л гэж бодож байна. Заа юу? Үгүй би чам биш гэж хэлээ өстэй. Тэлээ чиний бодол чинь үнэн биш. Наа чин баримт биш. Би тийм хийх. Яа, чи зүгээр хүлээн зөвшөөр. Заа юу тэнийг охин минь. Үгүй чи яагаад байгаа юм бэ? Үгүй. Яасан ч одоо битгий давраад ээ. Яах юм? Хөөе. Энэ юу болоод байна аа? Сургууль соёл дээр эмэгтэй хүмүүс бүр зодоо ихнэ. Энэ гэр орноосоо юу сурж ирдیں та хоёр? Үгүй багшаа энэ харин дээрээс хойш намайг өдөөд байгаа байхгүй юу? Үгүй би биш гэж чам. Тэглээд та хоёр сургууль соёл дээр ингээд хил амар авчраа олж болохгүй нөө. Тэр эцэг ихээ дууд шүү та хоёр маргааш. Ой, би тантай ярьж дуусаагүй. Йоо, Янчка. Чи зүгээр ярьж хэлнэ л үсттэй юу амар цохиж могт юм бэ? Хүй. Би харин цаа бие барьлаа штий. Чи намайг уурлахаар ямар амар байдгийг мэднэ үсттэй дээгий. Яа би бүр сая өөрийгөө ч барьж дийлсэнгүй штий. Би угаасаа уурлахаараа ингээд би контролоо алдчихдаг байхгүй юу? Бүр манай гэрийнхэн миний уурнаас үрч айдаг гэж боддоо. Яа тэгэхэд харин ах юу яа би бүр яа тэсгүй энэ хүү. Янчка, өөсөө тэгж таваагүй л үү дээ. Сталкер нь өөсөө биш вэ л үү дээ. Үгүй яг муу дүүл үүрх юм байна. Дүүл чи юм уу? Гомид хамгийн гол нь манай хүүхд ерөөсөө хүүхдэд гар хүрэх хүн бишхгүй. Би одоо төрүүлсэн хүүхдээ мэдлгүй яахавт. Үгүй их чи Янчка харин ч намайг өөрөө төрүүлж цогсон. Тэглэж намайг хийгээгүй эрт маань гүтгээдсэн штий. Үгүй чи одоо энэ хүний хүүхд гүтгээд байгаа юм уу? Үгүй ээж. Үгүй чи хэлж цогсон үгүй чи алиминд би чамтай ерөөсөө чи ар гэрээсээ хүн дурдцаа юу. Манай хүүхд одоо угаасаа ингээ гадаад хотод руу сурахаар явж байгаа. Нааны шалдар булдар юмд ерөөсөө орооцолтуулмааргүй байна. Манай хүүхд бол боловсралтай айлын хүүхд энэ багасаа өчнөө гадаад хотодор явсан. Их чинь одоо төрүүлсэн хүүхдээ мэдэн штэ. Чи одоо энэ хүний хүүхд цодоогүй байгаа зү. Үгүй ээж. Тэгээ одоо миний дүүд хэр эцэг хийгээд дууд. Тэгээ эцэг ихтэй чи нэр чамтай одоо юу ярих вэ? Байна уу? байна. Үгүй. Ээж тань түр ярих цаа байна уу? Ээж нь одоо нүүр төлөв мүлгээ бэлгэнгээ тэгээд жоохон сунж ажиллаад жоохон замгуулээ. Оо тийм үү. Яг нэг мөнгө авах уу? Мөнгө хэрэггүй ээж. За та завгүй бол яах вэ? Хоёул орой уулзъя дөө. За үлээж тэгж байгаа гаргая. За. Хөрхи ээж аав маань намайг сурах гээд завгүй ажиллаж байхад нь ийм зүйл яриад санааг нь зовгооч яах вэ? Ер нь ачиг ийм байдалд орсон хүмүүстэд хэн туслах ёстой болоо?